сайн байцгаана уу? Энэ удаагийн заавар зөвлөгөө өгөх бичлэгээр багшийн аппликейшнээс багш эрс бүртгэх болон багшийн тэмдэглэл үнэлгээ 1-2-ыг хэрхэн оруулах заавар зөвлөгөөг өгье. Багш өөрийн эрхээрээ аппликейшн руу нэвтэрч орохоор нүүр хэсэг дээр таны хичээлийн хуваар харагддаг. За тэгэхээр багш маань эрс бүртгэх болон багшийн тэмдэглэлийг оруулах 3 боломж байгаа. Үүнээс сонгоод багш нар маань эрсээ бүртгэж багшийн тэмдэглэлээ бичээрэй. За нэгдүгээр боломж бол багш нүүрэн дээр харагдаж байгаа хичээлийн хуваар дээр дарж тухайн өдрийн эрсийг бүртгэдэг. За мөн багшийн тэмдэглэлээ бичих бүрэн боломжтой. За хоёр дахь боломж бол ангийн журнал хэсгээс буюу дээр харагдаж байгаа анги дээрээ дарж тухайн өдрийн эрсийг болон тэмдэглэлээ бичих боломжтой. За гурав дахь боломж нь бол доор харагдаж байгаа багшийн журнал дээр дарж ороход хянах самбар харагддаг. За хянах самбар дээр тухайн таны заадаг хичээл болон бүлэг, нийт суралцагчдын тоо, тухайн хичээлийн 7 хоногт орох цаг болон нийт оролт, эрс бүртгэл болон багшийн тэмдэглэл, үнэлгээ 1-ийн үзүүлэлт болон үнэлгээ 1-ийн үнэлгээнүүд хэрхэн бүртгэгдсэн, хэдэн хувьтай явж байгааг багш маань хянах боломжтой. За ингээд бүгдээрээ баруун гар тишээ гүйлгээд 10-ийн Г анги дээр эрс бүртгэж бүгдээрээ багшийн тэмдэглэлийг бичиж үзцгээе. За багш маань тухайн өдрийн эрсийг устгаж болно, эсвэл засварлаж бүртгэх бүрэн боломжтой. Баруун дээд буланд харагдаж байгаа эрс хуулах хэсэг дээр дарахад багш маань вебтэй ижилхэн өмнөх цагийн эрсийг хуулж болно, эсвэл ангийн эрс гэдэг хэсгээс анги удирдсан багшийн өдрийн эрсийг хуулах бүрэн боломжтой. За бүгдээрээ багшийн тэмдэглэлийг хэрхэн бичгийг харцгаая. За багш маань багшийн тэмдэглэлээ бичихтэй эхлээд тухайн нэгж хичээлийн сэдэв болон ээлжид хичээлийн сэдвийг заавал сонгосон байх шаардлагатай. За баруун дээд буланд хуулах хэсгээс ижил мэргэжлийн ижил ангид мөртлөө өөр бүлэгт ордог багш нар маань цаг хугацаа хэмнэх үүднээс багшийн тэмдэглэлээ хуулж болдог. За ямар багшийн тэмдэглэлийг хуулах байгаагаа багш маань сонгоод харахад автоматар хичээлийн үйл ажиллагаа дээр тэмдэглэлүүд хуулагддаг. За ийм боломж бас байгаа. Эсвэл багш маань өөрөө бас тэмдэглэлээ бичиж болно. За үнэлгээ 1-ийг хамтдаа оруулж үзцгээе. За хэрвээ үнэлгээний үзүүлэлтийг бүртгэсэн бол нүүрэн хэсэг дээрээ үнэлгээний үзүүлэлт ингэж хасаж харагддаг. За хэрвээ шинээр үнэлгээний үзүүлэлт бүртгэж байгаа бол үзүүлэлт бүртгэх хэсэг дээр дараад тухайн үнэлгээний үзүүлэлтээ сонгоод огнооноос хугацаагаа тохируулаад тайлбар болон дүгнэлтийг заавал бичсэн байх шаардлагатай. Цаг хэмнэх үүднээс тайлбар дүгнэлтийг бүгдээрээ харьцангуй богино утгаар оруулж өгье. Таны бүртгэсэн үнэлгээний үзүүлэлт маань нүүрэн хэсэг дээр ингэж харагдаж байгаа. Тухайн үнэлгээний үзүүлэлт дээр та дарж тухайн үнэлгээ 1-ийн дүнг оруулна. Үнэлгээ 1-ийг оруулахдаа анхаарах зүйл нь нэгж хичээлийн дүгнэлтээ заавал бичсэн байх шаардлагатай. Дараа нь тухайн сурагчдын үнэлгээ 1-ийн үнэлгээг оруулж өгдөг. Ингээд хадгалах товчлуур дарснаар таны үнэлгээ 1-ийн үнэлгээнүүд бүртгэгдэнэ. Үнэлгээ 2-ыг бол 1 болон 2 дугаар хичээлийн дүн үнэлгээг оруулах боломжтой. Тухайн хичээл дээр нь дарж сурагчдын дүн үнэлгээг оруулна. Сурагчдын дүн үнэлгээг оруулсны дараа эхлээд хадгалах товчлуур дарна. Үнэлгээ 2 маань заавал менежерээр батлагддаг учраас та дүн үнэлгээгээ хадгалсны дараа зүүн доод буланд харагдж байгаа менежер рүү илгээх товчлуурыг заавал дарж өгснөөр таны бүртгэсэн үнэлгээ 2-ын дүн үнэлгээ сургалтын менежер рүү нь очиж батлагддаг байгаа. Үнэлгээ 2-ын арталт харагдж байгаа суралцагч хэсэг дээр тухайн анги бүлгийн суралцагчид харагддаг. Багш нартай амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.